За сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн амгалан айлтгая. Тэгэхээр энэ удаагийн сургалт маань онлайнаар явагдаж байгаа. Ургамал хамгааллын цог зарга түүнийг үндсэн ойлголт, зарчмууд гэсэн сэдвийн дор та бүхэнд энэ илтгэлийг танилцуулнаа. За миний би энэ хөдөө аж ахуй сургуулийн агрокологийн сургууль тархин судлал, ой, ландшафт, архитектурын тэнхим эрхлэгчээр ажилладаг. Ерөнхийдөө улсад газар тариалангийн чиглэлийн үйлдвэрлэл, жимс жимсгэн хүнсний ногоо, цогцлбор арга зохистой дадлын чиглэлээр сүүлийн 5-6 жил мэргэшиж зөвлөх багш, аудиторын чиглэлээр ажиллаж байгаа ийм хүн байна. Тэгэхээр энэ зохистой дадлын хүрээнд, цогцлбор аргын хэмжээний хүрээнд Монгол улсын хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл тэр тусмаа хүнсний ногоо, жимс жимсгийн чиглэл бол сүүлийн жилүүд нэлээд хөгжиж гагаас авах ургацын хэмжээ, тариалах талбар хэмжээ бол нэлээд өсөн нэмэгдэж байгаатай холбогдуулаад цогц аргын менежмент илэрхийн яаж газар тариалангийн үйлдвэрлэлд хэрэгжүүлж болох вэ гэдэг тал дээр нэлээд төр засаг анхаарлаа хандуулж байгаа. Тэгэхээр энэ сургалтын гол ач холбогдол маань өөрөө бид бүхэн 21-р зуун технологийн эрүү үедээ шилжиж ирсэнтэй холбоотойгоор шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааг дагаад хүнсний аюулгүй байдлын чиглэл бол маш тулгымцсан асуудлын хэмжээнд бас хүрээд байгаа. Тэгэхээр үйлдвэрлэж байгаа хүнсний таримлуудаа эрүүл аюулгүй орчинд зөв зохион байгуулалттайгаар, зөв дадалтайгаар цогц аргыг зөв хэрэгжүүлснээр хэрхэн ургамлыг эрүүлэр авч хүнсэндээ хэрэгжилж болох вэ гэдэг тал дээр нэлээд ач холбогдол өгч байгаагийн нэг илрэл маань өнөөдрийн энэ сургалтын ач холбогдол орш байх гэж найдаж байна. Тэгэхээр өмнөх илтгэгч нар маань тухайн одоо энэ үйл ажиллагааг явуулахад баримтлах зарчим газар тариалангийн үйлдвэрлэлд шаардлагатай байгаа гол мэдээллүүдийг та бүхэнд өгсөн байх гэж найдаж байна. За тэгэхээр миний гол одоо ярих юм дэлхийн хүн амын одоо өсөлт нэмэгдэж байгаатай холбоотой хүнсний хэрэгцээ түүнийг дагаад байнга нэмэгдэж идэг. Хүнсний хэрэгцээ гэдэг бол хүн өөрөө нэгсэндээ орц гарц гэж үзэх ёстой. Тэгэхээр хүнсний хэрэгцээ нэмэгдэнэ гэдэг нь хүнсний хэрэгцээ бол хэдий хэмжээгээр нэмэгдэх тусмаа гаагаас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх байдлаар ямар нэгэн зохисгүй хэрэглээ биш зохистой хэрэглээг нэмж ард иргэдийн хүнсний хэрэгцээг зөв хангаснараа эрүүл аюулгүй аж төрөх ёстой гэж үзэх ёстой. Тэгэхээр ургац нэмэгдүүлэхийн тулд бид бүхэн ямар арга хэмжээ хэрэгэлдэг вэ? Үүнийг хэрэгжүүлэхийн тулд бид одоо ямар зохистой дадлыг үйлдвэрлэл буюу хийж байгаа үйл ажиллагаанаа нэвтрүүлэх ёстой гэдгийг та бүхэн бол мэдж байгаа. Тэгэхээр хүн болгоны одоо үүрэг оролцоо юмыг баг гэхгүйгээр хэмжээнд үйл ажиллагааг явуулахдаа фермер болгон анхааралтай байх ёстой. Зөвхөн үрийг сонгохоос ахуулаад газрын хөрсийг сонгохоос ахуулаад газраа сонгох түүнд газар тариалангийн бүтээгдэхүүн үр үйлдвэрлэл суулгацыг суулгахад ямар хэмжээний ач холбогдолтой зүйлийг хийх ёстой вэ гэдгээ нэг тэргуунд бол өөртөө асуулт тавих хэрэгтэй. За тэгэхээр та газар тариалангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байна гэдэг нь биологийн олон янз байдлыг хамгаалж байгаагийн нэг илрэл. Тэгэхээр газар тариалангийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж газрын хөрсөнд ургуулж авснараа нэгсэндээ байгальд олон янз байдал буюу байгалийн төрөл зүйлийг нэмэгдүүлж байгаагийн нэг илрэл юм а гэж ойлгох хэрэгтэй. За тэгээд дараагийн зүйл бол энэ хүнсний хэрэгцээ нэмэгдэж байгаа зүйл маань өөрөө хүнсний аюулгүй байдал Монголын хүн амын стратегийн бодлогын баримт бичигт бол заагдсан энэ зүйлүүд байх ёстой. Тэгэхээр үйлдвэрлэлийн нэг тогтвортой нэмэгдүүлэхийн тулд бид эхнээс нь ямар зарчмыг баримтлах ёстой вэ гэдэг тал дээр бид хамгийн түрүүн ойлгох ёстой. За тэгэхээр үүнд зохистой хэрэглээ гэж юу хэлээд байгаа юм гэхээр ер нь бол тухайн таримлыг дагаад амьд организмыг дагаад та амьд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байгаа амьд бүтээгдэхүүнийг дагаад биологийн олон янз байдлын жижиг хортон шавжууд буюу хүнээлт организмууд байнга дагаж яадаг гэдгийг бол санах хэрэгтэй. Тэгэхээр энэ хүнээлт организмууд яагаад энийг заавал бид бүхэн судалж мэддэг байгалийн хүнээлт организмтай тэмцэх ёстой юм гэхээр таны ургуулад байгаа эрүүл бүтээгдэхүүний чинь хүнээлт организм байгалийн зарим ашигтай ашиггүй шавжууд бол хүнээж ургацыг алдагдах ийм хэмжээний аюулыг бол нөлөөлдөг учраас энэ байдлыг нэгдүгürt ойлгож хамгийн гол нь ургацын алдагдлаас хамгаалахын тулд зарчмыг бол баримталж ажиллах ёстой гэдгийг ойлгороо. За тэгэхээр ургамал хамгаалах цогц арга гэдэг нь өөрөө яг юу хэлж байгаа юм бэ гэхээр
Хүнээлт организмуудын тоо хэмжээг эдийн засгийн хүнээлийн түвшинд нь хүрэхээс доогуур барихад хүрээлэн буй орчин, ургамал, хүн, амьтанд сөрөг нөлөөгүйгээр олон тэмцэх аргын тактикуудыг оновчтойгоор хослуулан хэрэглэдэг менежментийг л цогцлбор арга гэж нэрлэж байгаа. Тэгэхээр цогцлбор арга гэж бие даасан үүнийг цогцлбор арга гэж хэлнэ гэсэн тийм хайрцагсан дүрэн бол байдаггүй. Цогцоргыг хэрэглэхийн тулд тухайн тариаланч маань, тухайн фермерч маань тэр аргыг оновчтой зохицуулахын тулд өөрийн ухаан бодлоо уралдуулан тэр зүйлүүд дээр хамгийн оновчтой байдлаар газар тариалан яаж зөв авч явах ёстой вэ гэдгийг бас өөрөө тодорхойлж бас гаргаж өөрийн гэсэн цогц аргыг бас үүсгэж бас болно гэдгийг та нар бас давхар ойлгоо. За тэгэхээр integrated гэдэг нь болохоор цогц гэдэг үг. Энэ нь болохоор ургамал хамгаалах олон янзын аргуудыг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр нэгэн системд оруулан хэрэглэдэг. Хоорондоо харилцан уялдаатай өргөн хүрээний ханалтыг бол ерөнхийдөө цогц гэж нэрлэдэг. Тэгэхээр би түрүүнд дурдсан түрүүчийн слайдн дээр дурдсан ер нь цогц гэдэг арга бол цогцлбор арга гэдэг бол тийм хайрцагсан бол технологи бас биш ээ. Тэгэхээр цогц аргыг хинч гаргаж, хинч хэрэгжүүлж ямар ч байдлаар дарааллаар хэрэгжүүлэх боломжтой гэдгийг та бүхэн бас ойлгох хэрэгтэй. За тэгэхээр газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, газар тариалангийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, ажилуулах энэ зарчимд маань бид бүхэн хөрсийг сонгосноо тухайн тариалан эрхлэх газраа сонгоод газраа сонгосныхаа дараа хөрсөө боловсруулдаг. Хөрс боловсруулна гэдэг нь бас агротехнологийн нэг үйл ажиллагаа. Тэгэхээр хөрс боловсруулахаас ахгуулаад ургацыг хурааж авах тэр хугацаа хүртэлх үйл ажиллагаа бол агротехнологи гэж нэрлэгддэг. Тэгэхээр энэ агротехнологийн үйл ажиллагааны бүх дараалал бас зөв явснараа янз янзын аргуудыг хэрэгэл зөв зохистой явснараа энэ агротехникийг бол зөв хэрэглэн гэж цогцлбор аргад хэлдэг. За дараагийн үйл ажиллагаа бол биологи. Биологи гэдэг нь болохоор нэгсэндээ биологийн гаралтай бүтээгдэхүүнийг ашиглаад тухайн гарч байгаа хотон шавжийг ариутгах, урьдчилан сэргийлэх, тухайн биологийн нэгж болох ургамлыг цахаар нь өрх, ургамлаа бол тариалах гэх мэтчлэн. За физик химийн гэдэг нь болохоор халуун хүтний температурын нөлөөгөөр өөрчлөгдөж байгаа зүйл. За механик гэдэг нь болохоор тухайн шавжийг гар аргаар ч юм уу механик аргаар бас барих хавтах ийм чиглэлээр бас үйл ажиллагаа явуулж болдог. Хамгийн эцсийн дүндээ юу байдг вэ гэхээр цогцлбор аргын менежмент нь тухайн талбайд үнэхээр хүнээлт организмын босго өндөр болсон тэр тохиолдолд химийн зөөлөн аргыг бол хэрэглэх гэсэн ийм дарааллуудаар бол үйл ажиллагаа цогц аргыг бол хэрэглэх ийм зүйлүүд байдаг. За тэгэхээр хүнээлт организм гэдэг нь өөрөө юу хийж байгаа юм гэхээр тухайн онцгойлон тарьсан талбайд хүнээл учруулдаг, тухайн таримлын халдварыг тараадаг, ямарваа нэгэн байдлаар тухайн таримл дээр янз янзын өвчлөлийг үүсгэдэг ийм шинж чанартай зүйлүүдийг бол хүнээл учруулж ийн гэж үздэг. Тэгэхээр шавжийг дотор нь хүнээлттэй буюу ашигтай гэж үздэг. За ашигтай шавжийг дотор нь бол ангуучин гэж үздэг гэж ангилдаг ийм зөв тогтлоод байдаг. За тэгэхээр энэ хүнээлт организмын таримл ургамалд хүнээл учруулаад зогсохгүйгээр биотик хүчин зүйл болох организмууд тухайлбал шавж, хачиг, нематод, хог ургамал, бактери, мөөгөнцөр, вирус, паразит ургамлууд багтдаг. Тэгэхээр шавж болгоныг та бүхэн бол хүнээлттэй шавжийг устгах гэж бол бас ярьж болохгүй. Тэгэхээр шавж зарим талаар ашигтай, зарим талаар ашиггүй бас таблууд байдаг. Ашигтай шавж гэдэг нь өсвөхөөр таны тариалсан ургамлын навчны гадаргуудаар байгаа бөөс буюу хачгаар хоолдог. Тэр хачгийг эзнээр нэгсэндээ биологийн төрөлцүүдийг нэгийг нөгөөгөөр нь ангуучилж ийн гэсэн ийм зүйлээр бол ойлгож болно. За тэгэхээр менежмент гэдэг үг маань бол хүнээлт организмын популяцийн хэмжээ, хүнээлийн эдийн засгийн хувьд алдагдалд хүрэхээс доогуур түвшинд барихын тулд тэмцэх аргуудыг оновчтойгоор төлөвлөж системтэйгээр явуулдаг. Аливаа зүйл бол менежмент гэдэг нь бол нэг зүйлийг хийхин тулд дарааллыг тогтоох, тэдгээрийг дистратаа хийснээрээ үйл ажиллагаа сайн болох, нэгсэндээ хандлага зөв байх гэдгийг бол ойлгуулж оновчтой. За тэгэхээр энэ нь бол менежмент хийснээрээ аливаа зүйлийг урьдчилан сэргийлж тухайн ургамлыг тарсны дараагаар ямарваа нэгэн зүйлийг тэмцэхэд тодорхой шийдвэрийг бий болгож шийдвэр гарган оролцох үйл ажиллагааны явцыг нийтэд нь юу гэж нэрлэдэг юм бэ гэхээр менежмент гэж нэрлэдэг юм байна. За тэгэхээр цогц аргын менежмент гэдэг нь зөвхөн хүнээлт организмтай бол тэмцэх ажил бол биш юм.
цогцоор гэхээр л ерөөсөө хүнэлт организм тухайн ургамлыг устгах байгаа хүнэлт организмдаа тэмцэн гэдэг ойлголт бол энэ бол учир дутагдaltaй. Хамгийн гол нь бас хянах ёстой. Тухайн ургамлыг тарсныхаа дараагаар 5 сарын 20-оос хойш тухайн ургамлыг тариад өрсөлгөр тарилаа, суулгацаар тарилаа гэж бодоход 6 сарын үед бол бид нар дандаа хяналтыг 2-3 үе шатгаар бол явж хийх ёстой. Хянана гэдэг бол тухайн ургамлыг өмнө ямарваа нэгэн гэмтлээс урьдчилан сэргийлэх, өвчнөөс урьдчилан сэргийлэх ийм цогцоор юм аа гэдгийг бас та нар ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ дотор бол доктортой үйлдвэрлэлийг хангах менежмент гэж өөрөө юу хэлж байгаа юм гэхээр биднэрт хамгийн гол нь бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна гэдэг нь хүнсэнд хэрэглэж байгаа бүтээгдэхүүн аюулгүй хэрэглээ авах хэрэгтэй. Хүнсний баталгаатай авах хэрэгтэй. Үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүн маань баталгаатай авах хэрэгтэй. Баталгаатай байна гэдэг нь өөрөө юу гэсэн үг вэ гэхээр таны тариалсан байгаа хүнсний ногоо, жимсгний ургамал нь өөрөө ямарваа нэгэн пестицид буюу химийн процессын үлдэгдэлгүй эрүүл хүнс байх ёстой гэж үзэх ёстой. За тэгээд үүнийгээ дагаад газар тариалан үйлдвэрлэлийг эрхэлж байгаа хүмүүс маань ямарваа нэгэн одоо ядуурд өртөхгүй өөрөө өөрийгөө санхүүжүүлэх, өөрийгөө орлогожуулах ийм үйл ажиллагаа байдаг учраас ядуур гэдэг зүйл бол энэ цогцоргын менежментэд бас яригддаг нэг сэдв. За тэгээд фермерүүдийн байгууллагуудын чадварыг нэмэгдүүлэх гэдгийн дор юу гэж ойлгож болох вэ гэхээр фермерүүдийг чадваржуулах гэж Монгол улсын хэмжээнд ялангуяа олон улсын төсөл хөтөлбөрүүд бол нэлээдгүй их арга хэмжээнүүдийг зохион байгуулж сургалтаар, талбайн сургалтыг, танхимын сургалтаар одоо энэ онлайн сургалтыг зохион байгуулж байна гэдэг нь үгээр фермерүүдийг улсын хэмжээнд чадваржуулах юм чиглэлийн үйл ажиллагааг хүсэж байгаа юм илэрл. За тэгэхээр фермүүдийн одоо мэргэжлэнгүүд чадварчна гэдэг нь газар тариалангийн үйлдвэрлэлээс авах ургацын хэмжээ нэмэгдэх, цогцоргын менежментийг зөв хэрэглэснээр доктортой үйлдвэрлэлийг хангах менежмент юм аа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд дөрөвдүгээрт нь бол идэвх санаачлалуудыг доктортой хөгжүүлэх гэдэг. Ер нь аливаа зүйлийг хийхэд дадлаг гэдэг юм их чухал байдаг. Газрын хөрсийг хаглаад механикаар боловсруулсны дараагаар ямар одоо бордог одоо хөрсөнд хийх вэ гэдгээс ахуулаад энэ бол тухайн хүний үйл ажиллагаатай холбоотой байдаг. Тэгэхээр химийн гаралтай зүйлийг хэрэглэхээсээ илүү цогцтой дадлын хүрээнд органик буюу ямарваа нэгэн бүтээгдэхүүнийг одоо шуугины сангас ч юм уу, бууц ч юм уу бордог хэрэглэхэд илүү үр дүнтэй өгөөжтэй байна гэдэг нь тухайн зүйлийг доктортой авч явах хөгжлийн нэг үндэс юм аа гэж ойлгох хэрэгтэй юм аа. За тэгээ ургамал хамгаалах цогцлбор аргыг хэрэгжүүлэх арга гэдэг нь бол за энэ юунд дэр слайдн дээр байна. Та нар доороос нь дээшээ одоо сум заасан байгаа учраас ерөнхийдөө ургамлыг тарчих зарим тохиолдолд манай одоо фермерүүд орхичих тохиолдлууд бол байдаг. Тэгэхээр энэ бол хяналттай байх ёстой, ажиглалттай байх ёстой. Аливаа зүйлийг хийж бүтээж гэнэ гэдэг нь ажиглалт байх ёстой. Өдрөөс өдөрт ургамал өсөж хөгжиж гэнэ гэдэг нь бол дэвшил явагдаж байгаа. Тэгэхээр энэ дээр өсөж хөгжихийн хэвээр гаднаас ямарваа нэгэн бусад биологийн олон янз бүрийн хүнэлж хавьжийг дуудаж авах, дуудах, янз янзын сонирхлыг татах юм чиглэлүүд ургамал дээр бий болдог хоорондын холбоос үүсдэг учраас судалгаа шинжилгээний ажлыг тухайн ургамлууд дээр маш сайн хийж явах хэрэгтэй. Судалгаа шинжилгээ хийн гэдэг нь үсгээр тухайн навчны гадруу, үндэсний орчин, үндэсний хүзүү орчин. За тэгээд тухайн ургамлын ерөнхий ажилтнуудыг бол хийснээр товтон шавж байна уу, бөөс байна уу, агуулдаа байна уу, хөрөнцөр байна уу гэдгээс маш сайн харснараа бид нар яг оновчтой арга хэрэглэж чадна. За тэгээ урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэрвээ тухайн шавж идэрсэн байгаа тохиолдолд бид нар энэ шавжийг хит их босго төвшингээс дээш гарахаас өмнө ямар аргаар тэмцэж энэ тоо толгойг нь багасгах. Шавжийг бол бүгэн мөсөн устгана гэдэг бол хэзээч байдаг. Яагаад гэвэл босго төвшнийг бууруулах төвшөнд гэмтлийг учруулж хор хөнөөлтөй болохоос өмнө бол босго төвшөнд байна гэдэг бол хамгийн чухал ойлголт. За тэгээд хамгийн гол нь хийж байгаа үйл ажиллагаа маань шууд хэрэгжүүлэх арга хэмжээ, ямар арга хэмжээ авснараа энэ үйл ажиллагаа зөв зөвхөстэй хэрэгжвэ гэдгийг харуулж нь бол хэрэгжинэ. За ажиглал судалгаа хэрхэн явуулах ёстой гэхээр заавал хүнэлт организмыг байхгүй байхад нь илрүүлэх гэдэг гол нь биш. Тухайн одоо хүнэлт организмыг талбайд ямар хэмжээтэй тархсан, ямар одоо байршилтай байна уу, талбайд ямар хэмжээгээр хичнээн хэмжээний ургамал тарснаас хэдийн хэмжээний ургамал нь бол судалгаа шинжилгээ хийх үү, ажиглалтыг хийх үү гэж үзэх хэрэгтэй. За тэгээ урьдчилан мэдээллийг гаргана гэдэг нь юу гэсэн үг вэ? Аливаа зүйл хэрвээ илэрсэн байгаа тохиолдолд урьдчилаад бид нэр ийм төвшөнд хэрэгжүүлэх ёстой гэдэг биологийн одоо тэмцлийн аргуудыг бол боловсруулах ёстой.
За тэгээ хамгийн гол нь тэр эдийн засгийн хөнөөлийн босго гэж дараагийн слайдуудаар танарт тодорхой ойлгох учраас эдийн засгийн босгын шавжийн хөнөөлийн босгыг тогтоосноор яадаг юм хэр хит их олширсан хит их хөнөөлт организм бий болж ургамлын ургацын хэмжээг алдагдуулахаас урьдчилан сэргийлэх ийм зүйл бол ажил судалгаа явуулахаар тооцогддог. За хортон гэж ер нь юу хэлдэг юм бэ? За урьдчилан сэргийлэх арга хэмжээ энэ бол хөнөөлт организмтай тэмцэх менежментийг оновчтой болгох үүднээс тэмцэх арга хэмжээг урьдчилан ажил судалгаанд суйрлан төлөвлөх нь эдийн засгийн хувьд ашигтай байх үндэслэл нь болдог. За урьдчилсан арга хэмжээ хөнөөлт организмыг илэрхийлэхээс өмнө ердийн хийгдэх агри технологийн ажлуудтай хамтдах нь төлөвлөдөг. Тэгэхээр энэ яг юу гэж байгаа юм бэ гэхээр тухайн ургамлыг тариалж талбайд тариалсны дараагаар урьдчилсан үзлэгийг урьдчилсан арга хэмжээ авахын тулд урьдчилсан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй хийж явах ёстой. Урьдчилсан сэргийлнэ гэдэг зүйл нь юу гэхээр аливаа хөрсийг бордоход тухайн ургамлыг тариалахад яг зохистой дадлыг хэрхэн яаж хэрэгжүүлж байна вэ гэдгээс урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахд хялбар болдог. Тэгэхээр урьдчилсан сэргийлэх арга хэмжээ авахд бидний хамгийн гол мөрдөх зүйл нь юу байдгийг бэ гэхээр талбайн түүхийн дэвтэр гэдэг зүйл байдаг. За талбайн түүхийн дэвтэр бол зайлшгүй мөрдөх ёстой, зайлшгүй тэмдэглэж явах ёстой. Бид за өнөөдрийн зүйлийг тэмдэглэхгүй үлдээлээ гэж утгаад маргааш нөгөөдрийн зүйлэнд хоригдсанаас болоод өмнөх мэдээлэлд бол тархинаас бол арчигддаг. Тийм учраас мэдээллийг зөв тэмдэглэж бичснээрээ урьдчилан сэргийлэх арга хэмжээнд зохистой дадлыг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал үр дүнтэй зүйл гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр урьдчилан сэргийлэхийн гол нэг зүйл нь бол тэмдэглэгээ их чухал. Түүхийн дэвтрийг хөтлөнө гэдэг бол бас нэг соёл, бас зохистой дадлын бас нэг хэрэглээ. Тийм учраас аливаа ургацын хэмжээг нэмэгдүүлэхэд бид нар өмнөх мэдээлэл тэмдэглэгээ байж ээж эдгээр зүйлийг уялдуулан шийдвэр гүйцэтгэлийн түвшинд мэргэжилтэнгүүд танаад талбайд ямар мэргэжлийн зөвлөгөө өгөх, юу хэрэглэх вэ гэдэг тал дээр хамгийн их чухал байр суурийг гол болгож үздэг зүйл маань талбайн түүхийн дэвтэр гэдгийг та бүхэн бас ойлгоо. За тэгээд шууд хэрэглэх арга хэмжээ. Энэ бол хөнөөлт организмыг ургалтын үед илэрсэн тохиолдолд хэрэгжүүлэх боломжтой. За илэрсэн хөнөөлт организмын тархалт нягтралаас хамааруулан тэмцэх аргуудаас оновчтойгоор сонгож хэрэглэнэ. Шууд авч хэрэгжүүлэх арга нь бол химийн аргаас зайлсхийх. За биологийн аргыг механик аргуудыг гол төлөв нэлээдгүй хэрэглэх шаардлагатай. За тэгэхээр химийн аргаас зайлсхийна гэдэг нь үсгээр хүнсний аюулгүй байдлыг бид үйлдвэрлэж байгаа учраас химийн буюу химийн гаралтай пестицидүүдийг хэрэглэхгүй байснараа эрүүл сайн хүнсийг бий болгоно. За эрүүл сайн хүнсийг хэрэглэж байгаа хүн бол эрүүл Монгол хөтөлбөрийн хүрээнд эрүүл хүн болж бий болоход бидний оролцоо бол маш их чухал. Тэгэхээр энэ хэрэглэж байгаа ургамлыг ургуулж байгаа хүмүүс маань өөрсдөө хэрэглэнэ. Бидний үр хүүхэд цаашаа дамжуулаад бидний ард түмэн хэрэглэснээр бол эндээс эрүүл бүтээгдэхүүнийг эрүүл хэрэглэсэн тохиолдолд хүнсний аюулгүй хэрэглээ болгож хэрэглэснээрээ бид өвчин зовлонгүй, стрессгүй, айх аюулгүй байх боломжтой гэдэг маань хүн бүхний тэргүүн тавих гол зарчим. Тэгэхээр шууд хэрэгжүүлэх зарчим гэдэг бол энэ слайдн дээр эдгээр зүйлийг ойлгох нь илүү чухал болов гэж миний би үзэж. Integrated Pest Management, or IPM, is a holistic pest management approach. By selecting and using several pest control mechanisms, it reduces the status of pests to tolerable levels, while minimizing risks to the environment or human health. The goal of including IPM in the Global GAP framework is ultimately to ensure the sustainable production of a healthy crop. IPM consists of three main pillars, namely prevention, monitoring and evaluation, and intervention. As a first step, maximum effort should be made to prevent problems with pests, diseases, and weeds to avoid the need for intervention. Examples include rotation of crops according to a predefined crop rotation program, ensuring optimal plant spacing or plant density, choosing more resistant plant varieties and rootstocks, and ensuring hygienic conditions in and around the field.
Secondly, monitoring and evaluation is the systematic inspection of the crop and its surroundings to identify presence, stage, and intensity level of pests, diseases, and weeds. Examples include implementing a scouting program for the crop and, where possible, planting and monitoring indicator plants next to the production site, as well as the use of early warning systems which rely on weather forecasting to alert the producer about a possible increase in disease or pest incidents due to favorable weather conditions. Then, if intervention is required, the producer must consider a combination of mechanical, biological, and chemical methods, such as mechanical or physical removal of pests, diseased plant parts, and weeds, the use of natural predators or pheromone traps, the use of natural products like oils and botanical products, and the use of synthetic chemical plant protection products. Where agrochemical applications are made, optimal application techniques must be followed and agrochemical resistance prevented, for example, by the rotation of active ingredients. Overall, IPM is considered as a flexible system. It consists of a combination of different methods and must suit the local conditions under which the particular crop is produced. For more information, contact Global Gap at info@globalgap.org. За энэ ургамал хамгааллын цогцлбор агын зорилго маань эрүүл ургац, аюулгүй хүнс үйлдвэрлэх, за химийн бодисын хэрэглээг нэмэгдэж байгаа байдал, аюулгүй орчныг хамгаалах, газар тариалан үйлдвэрлэлийн зардлыг багасгах, тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах эдгээр зүйлүүд бол байх ёстой. За тэгэхээр энэ эрүүл хүнс гэдгийг би сая өмнөх слайдуудаар нэлээд дурдсан. Тэгэхээр эрүүл хүнс гэдэг нь маань ямарваа нэгэн байдлаар хэрэглэхэд аюулгүй хэрэглээ болох ёстой. За энэ зүйлийг үйлдвэрлэж гэдэг нь бол бид бүхэн бас биологийн төр зүйлийг нэмэгдүүлж, бас биологийн ногоон байгууламж, ногоон байх нөхцөлийг бүрдүүлэх, ногоон урамлыг хүмүүст тарьж ургуулж өгснөөрөө бол аюулгүй хүнсний хэрэглээ, баталгаат хүнсний хэрэглээг үйлдвэрлэж байгааг нэг органик тариалан үйлдвэрлэж байгааг нэг илэрхийлэл. За энэ химийн бодисын хэрэглээг нэмэгдэж байгаа гэдэг нь юу гэсэн үг вэхээр 1960-аад оны үед хөгжиж эхэлсэн ногоон хувьсгал хөдөлгөөн нь нийлэг материалуудын хэрэглээг маш ихээр бий болгосон. Үүнтэй уялдаад янз янзын фермерүүд гаднаас өндөр үнэтэй бордоо, химийн бодис гэх мэт зүйлүүдийг авч хэрэглэдэг болох. Түүний улмаас үйлдвэрлэлийн зардал нь өсөж, олох ашиг орлого нь багасах, эдгээр газрын илэгдэл хурдсах, их хэмжээний хэрэглэнээс бол пестицидээр бохирдох явдал улам ихссэн. За тийм учраас зарим тохиолдолд газар тариалангийн үйлдвэрлэлд орчны бохирдолд түгээмэл тархсан өвчин болон үүсэх сөрөг нөлөөллүүдийг химийн бордооноос, химийн гаралтай пестицидээс нөлөөлж байгаа гэж үзэж байгаа. За тэгэхээр газар тариалангийн үйлдвэрлэлийн зардлыг багасгах гэдэг нь юу гэсэн үг вэ? Ерөнхийдөө органик тариалан тариалахын тулд бид ямарваа нэгэн өндөр өртөгтэй бодис бэлтгэлийг хэрэглэхгүй байхаас зайлсхийх, зохистой дадлыг хэрэглэх, агротехнологи зөв хэрэглэснээр сайн чанарын бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх ийм боломжтой нөхцлүүд бол байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. За тэгээд аливаа зүйлийг зөв дадлаар нэг зүйлийг олон дахин, 100 дахин, 1000 дахин хийснээр энэ дадал болдог. Тэгэхээр тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд иргэн бүрийн оролцоо буюу фермерчүүд, тариаланч бүрийн оролцоо байх ёстой. Зөв зохистой дадал гэдэг бол үйлдвэрлэлийг явуулж байгаа энэ үйл ажиллагаа явуулах, талбайн түүхийн дэвтрийг бичиж тэмдэглэж өдөр болгон үйл ажиллагаа тэмдэглэнэ гэдэг бол энэ зохистой дадлын бас анхаарчны нэг мэдээллийг бүрдүүлж байгаа, мэдээллийн сан бүрдүүлж байгаа нэг илэрл. Тэгэхээр олон үйлдэлүүд дахин давтагдаад бий болсноор тогтвортой хөдөө аж ахуйг хөгжүүлэхэд хамгийн эрхэм зорилго болдог гэдгийг та бүхэн ойлгоно уу? За тэгээд аливаа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж явах явцад таны үйлдвэрлэж байгаа ногоон хувьсгал чинь дандаа байгаль орчныг хамгаалах, байгаль орчинд ээлтэй байх ёстой гэсэн энэ ургамал хамгааллын цогцлбор ажлын гол зорилго байдаг. За энэ бүхнийг та бүхэн бас ойлгоорой, байгаль орчныг хамгаална. Та бүхний тарьж байгаа хүнс ямар нэгэн зүйлээр бохирдоогүй байна гэдэг нь бас байгаль орчныг хамгаалж байгаа нэг илэрхийлэл юм аа.
За энэ дээр юу дурдахыг хүссэн бэ гэхээр ургамал хамгаалах цогц арга дотроо ийм олон төрлийн иж бүрлүүдийг бүрдүүлж ээж гэмээр одоо бүтээгдэхүүн маань эцсийн одоо худалдан авахчийн гар дээр хүрдэг. Тэгэхээр ургамал хамгааллын цогцорын менежмент бол нэгсэндээ энэ дөрвөн багнан энэ зүйлүүдээр бол холбогддог. За харилцаа холбоо байна. Харилцаа холбоо маань өөрөө ямар байх ёстой хоорондын мэдээлэл их чухал байдаг. Фермерүүдийн хоорондын мэдээлэл их чухал. За мэдээлэлтэй байна гэдэг нь болохоор мэдээлэлээр дамжаад зөв хэрэглээг бий болгох тал байдаг. За фермерүүдийн дунд ямарваа нэгэн бүлэглэл байх юм бол бүлэглэл оршоолол байх юм бол аливаа үйл ажиллагаа хийхэд хамгийн хялбар бас зөв зохистой багаар ажиллах чадрын хүрээнд бол юмыг их зөв хийх боломжтой болж ирдэг. За энэ ургамал хамгааллын хөнөөлт организмтай тэмцэх менежментийн хүрээнд бол ургамал өөрөө амьд организм учраас аливаа одоо гаднаас өгч байгаа өөр төрлийн бодис буюу өөр төрлийн механик байдлаар зориулж байгаа зүйлд бол ургамал хариу үйлдэл үзүүлдэг. Энэ нь бол хүний нүдэнд үзэгдгүй мэт боловч ургамал өөрөө яадаг вөхөр хөдөлгөөнтэй. Энэ хөдөлгөөнөөрөө дамжуулаад бас ургамал өөрийнхөө инстинктээр дамжуулаад хариу үйлдэлийг таарч байгаа тохирч байгаа байдалд бол хариу үйлдэл үзүүлдэг. Харин ургамлын физиологийн өөрчлөлтүүд дотоод бодисын солилцооны өөрчлөлтүүдэнд бол их хэмжээний өөрчлөлтүүд гардаг. За тэгээд таримлын шинж чанарууд бол өөрчлөгддөг. Одоо жишээлбэл ямарваа нэгэн зүйлээр өвчлөсөн байгаа тохиолдолд таримлын шинж чанар навчин шарлах, аль эсвэл толовжих, цахаасаа хунирах, деформацид орох гэх мэтчлийн эдгээр зүйлүүд нь хөнөөлт организмтай тэмцэхэд ямарваа нэгэн шинж тэмдгүүд илэрж байна гэдэг нь болохоор тухайн ургамал бас хэвийн биш байна. Энэ дээр ямар нэгэн хотон шивж хөнөөл байна гэдгийг бол хардаг. За тэгээ энд байгаа зүйлүүдийг бид эхлээд зөвхөн хамгийн гол нь биологийн аргаар хэцүүдэн аргаар тэмцэх ёстой. Ариутгалтын шинж чанартай урьдчилан сэргийлэх байдлаар дараа нь физик химийн аргуудаар хамгийн сүүлд химийн арга гэдгийг бол химийн аргаар тэмцэх ёстой гэдгийг та бүхэн ойлгох хэрэгтэй. За тэгээд энэ мэдлэг нөөц гэдэг нь аливаа одоо зүйл фермер хүн маань мэдлэгийг бий болгохын тулд үйлдвэрлэлийг бий болгохын тулд мэдлэгийг хэмжээгээр хоригдлож мэдлэгийн сантай байх ёстой. Тухайн ургамлыг одоо ботаник, биолог, аж ахуйн шинж чанар, физиологийн шинж чанараар жишээлбэл улаан лолиг тарьжлаа гэх юм. Энэ ургамлыг бүхэл бүтэн эхнээс нь ахуулаад төгсгөл хүртэл бүрэн мэддэг. Ийм мэдлэгтэй байх ёстой. За тэгээд тухайн одоо таримл дээр чинь гадаг хөнөөлт организм ямар хөнөөлт организм байдгийг энийг тариалж явах явцад юу гарч болох боломжтой вэ гэдгийг та нараас үргэлжлэн байдлаас мэдж явах хэрэгтэй. Энэ бол мэдлэгийн сангаас тухайн хувь хүний одоо тариалж байгаа тариалмжээс ихээр шалтгаална. За боломжтой сонголтууд гэдэг нь одоо юу байх юм гэхээр тухайн одоо тариалж байгаа талбайдаа зохистой дадлыг хэрэгжүүлэхийн тулд багаж хэрэгслүүд бол оновчтой байх ёстой. Энэ нь болохоор бас тэр ургамлыг ботаник биолог шинжүүдийг онцлог тохирсон бас хэрэглгээний багжууд бол бас янз янзаараа байдаг. Энэ зориултын юмыг зориултанд нь хэрэглэх ёстой гэдэг бас энэ зүйл нь бол ургамал хамгаалах цогцорын менежментээс хамаарагддаг. За тэгэхээр энэ дараагийн одоо энэ баан дээр байгаа зүйл нь юу гэхээр төлөвлөлт зохион байгуулалт гэдэг. Төлөвлөлт зохион байгуулалт маань өөрөө зохион байгуулалт байна гэдэг нь тухайн одоо фермерийн эзэн маань өөрөө талбайн зохион байгуулалтыг зөв хийж төлөвлөх талбайд хичнээн хэмжээ талбайд хичнээн метр квадратад юу тарих гэж байгаа. Дагалдах одоо зүйлүүд нь юу байх ёстой. Тухайн талбайн зохистой дадлыг хэрэгжүүлэхэд 0 гаруй ватт хэрэгслүүд нь хаана барилах ёстой гэдэг нь бол энэ цогцорын менежмент бас хамгийн их чухал байдаг. За тэгээд хяналт тавина гэдэг нь бол тэр сая урьдчилан сэргийлэх шаардлагатай хянах ёстой. Энэ мониторинг хийн гэдэг нь өөрөө аливаа зүйлийг тариад орхих биш. Цаг ямагт байнгын одоо хяналт мониторинг зайлшгүй хийж авах шаардлагатай. За мэдээллийг чиглүүлэх мэдээлэлтэй байна гэдэг нь аливаа мэдээллийг авснараа өөрийнхөө үйл ажиллагааг чиглүүлж зөв удирдан зохион байгуулснараа арга хэмжээ бас төлөвшин арга хэмжээ зөв авах гэсэн. За ингээд захын тэр улаан байгаа үйлдвэрлэгч худалдан авахч худалдагч гэдэг нь үгээр таны бүтээгдэхүүн өөрөө та өөрөө үйлдвэрлэгч таны бүтээгдэхүүн дэлгүүрт очиод худалдагчаар дамжуулан зардаг худалдагч үйлдвэрлэгч худалдан авахч гурав бол нэг зэрэг
хэмжээнд эдгээр зүйлүүдийг хангаснаар та бүхэн нөгөө хүнсний аюулгүй байдлын эрэлт хэрэгцээг зөв нэмэгдүүлж гэж үзэж байгаа. За тэгээд гадны хэлтийн цэнхэр одоо сумаар заасан дураас нь эдийн засгийн тогтвортой байдал, хүрээлэн буй орчны аюулгүй байдал, нийгмийн хүлээн зөвшөөрөл гэдэг маань өөрөө цогцын үйл ажиллагаа юу юм гэхээр бүгдээрээ эдгээр зүйлүүд нь зөвхөн нэг үйлдвэрлэл, улаан дойлын үйлдвэрлэлийг хийхэд эдгээр их олон боломж зүйлүүдийг бий болгоод тариаланчаас худалдаа авагчд очоод худалдаа авагч маань нийгмийн эдийн засгийн хувьд тогтвортой байдлаар тухайн бүтээгдэхүүнийг эрүүл авлаа, өөрийн одоо өөрсдөө худалдаж авлаа, хүрээлэн буй орчинд бас аюулгүй хэрэглээтэй хаягдах ямар нэгэн зүйл байхгүйгээр хэрэглэлээ. За нийгмийн хүлээн зөвшөөрөл гэдэг нь маань таны бүтээгдэхүүн үнэхээр органик байх юм бол эрэлт хэрэгцээ нэмэгдэнэ гэдэг байдлаар ийм цикл маягаар цогц арга болгоно гэж хэрэгждэг юм байна гэдгийг үзүүлсэн ийм схем байна. За тэгэхээр ургамал хамгааллын цогц аргын үндсэн зарчим гэдэг нь бол дөрвөн том зарчим байдаг. Хамгийн гол нь нэгдүгээр нь эрүүл тармил ургуулах. Ургамлын үр тарьц суулгац эрүүл байх ёстой. Хоёрдугаарт нь ашигтай шавжуудыг хамгаалах. Тухайн дээр бас өгүүлсэн шавж болгон бүгд хөнөөлтэй байдаггүй ашигтай шавжуудыг нэгээ иддэг. Бөөс хачгаар хоолдог юм шавж, махчин шавжнууд байдаг. Тэрийг ашиглаж бид нар ашигтай шавжуудыг үржүүлэх, хамгаалах юм асуудал хамгийн том үндсэн зарчим байх ёстой. Биологийн агаар тэмцэх арга нь бол энэ. За талбай тогтмол ажиглалт гэдэг. Энэ талбай тогтмол ажиглалт гэдэг бол дахин дурдаад байгаа. Ер нь бол ажиглалтыг бол байнгын одоо тийм аргаар бол байнга бол тогтмол хийж явах хэрэгтэй. Энэ олон янзын арга байдаг. Дигналдаж явах, ташуулдаж явах, гурвалжиж явах, эм хэлбэрээр явах, эс хэлбэрээр явах гэдэг ингээд олон аргууд байдаг. За талбайд их том хэмжээний талбайд үйлдвэрлэлийн талбайд явхад бол та бүхэн мэдж авах. Ерөнхийдөө өмнө сургалтуудаар та энэ бүхэн талаар нэлээдгүй бас хэлж тайлбарлаж ирсэн баг. За фермерүүд өөрөө мэрэгжилтэн байх хэрэгтэй гэдэг дөрөвдүгээр арга маань. Үнэхээр фермерүүдийн эзэн маань өөрөө мэрэгжилтэн тухайн одоо мэдлэг мэдээллээр маш сайн хангагдсан учраас мэрэгжилтэн болох юм бол эдгээр энэ хийгдэж байгаа газар тариалан жимсхэн хөлсийн ногооны таримдаас ариун ургац авч болж бас бизнесийн шилдэг бизнес болох бас юм боломжтой. Энд юу хэрэгтэй гэхээр цогцлбор арга цогцтой дадлын нийлбэрийг хэрэгжүүлснээрээ фермер бол мэрэгжилтэн болдгоо гэсэн гэж ойлгож болох юм аа. За эрүүл таримл гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр эрүүл таримл нь хөнөөлт организмаас үүсэлтэй стрессийг даван туулж ургамал өөрийгөө нөхөн сэргийх нөхцөлийг бий болгох бөгөөд энэ нь ургамал хамгааллын цогцлбор аргын амжилттай хэрэгжүүлэх эхний алхам таримлын тогтвортой үйлдвэрлэлийг эрхлэх үндэс нь болдог. Тэгэхээр бид бүхэн сайн мэдж байгаа эрүүл зүйлээс эрүүл хүн бол юу ч бүтээдэг, эрүүл таримл ургамал бол юу ч одоо үржүүлж ургуулж өгч болдог гэдэг шиг. Ургамлын үрийг сонгохдоо их зөв баталгаажсан, нутагшсан ирээдүйдээ сортоор олон улсаас орж ирж байгаа бол сав баглаа боолыг хангаах хэрэгтэй, хадгалгааны горимыг бас зөв харах хэрэгтэй. Гэх мэтлэн энэ их ургамлыг ургуулах хамгийн гол зүйл юу гэхээр ургамал үрийн чанар буюу суулгац үр материалын чанар байдаг. За хоёрдугаарт нь фермерүүдийн мэрэгжилтэн болгоно гэдэг нь болохоор фермерүүдийг талбайдаа илэрсэн шавжуудыг хөнөөлтөй эсхийг зөв таньж тогтоосны дараагаар тэмцэх аргын шийдвэр гаргаж дадлж сургах хэрэгтэй гэдэг. За энэ нь бол ер нь бол сургалтаар фермерүүдийг мэрэгжилтэн болгохын тулд олон янзын сургалтууд бол зохион байгуулагддаг. Тэгэхээр ийм системтэйгээр мэдлэгийг олж авахын тулд өөрийнхөө олж авсан мэдлэгийг системтэйгээр эренблэх, тухайн аргын менежментүүдийг зөв зохистой бас хэрэгжүүлэх гэдэг нь бол мэрэгжилтэн фермерүүд өөрөө мэрэгжилтэн болохын их усүр бүрдэнэ гэж ойлгох хэрэгтэй. За дараагийн нэг үйл ажиллагаа маань өөрөө талбай тогтмол ажиглалт хийх шаардлага гэдэг бол дахиад дурддагдж байгаа. Тэгэхээр талбай хэдийн үед энэ ажиглалт судалгаа хийх ёстой гэхээр ер нь байнга л хийж явах ёстой гэж үздэг. Тэгэхээр таримлын ургаж байгаа нөхцөл цаг уурын нөхцөлийг байнга хянаж байх шаардлагатай байдаг. Таримл ургамал ил талбайд ургаж байгаа нөхцөлд бол цаг уурын нөхцөл байдал, цаг агаарын үзэгдлүүд, тухайн одоо халалт хүрэлтийн асуудал, хөрсний температур, агаарын чигшил талалт гангийн стрессийг бол байнга хянана гэдэг маань өөрөө тухайн таримлын өсөлт хөгжилтийг тодорхой хэвийн барьж авах бас нэг юм суурь болдог. Ургамал бол өсч идэг. Өсөлтийн явцад бол өсөж явах явц хүрээнд бол гаднаас янз янзын биологийн
биотик шин чанартай зүйлүүд бол гаднаас нөлөөлдөг. Энэ бол хорлогч буюу хортон шавжрууд өвчин бас гардаг. За энэ бол цаашдаа юунд хүрдгүүхээр ургац зардлах тохиолдол хүрдэгэ гэж ойлгож байна. За тэгэхээр тухайлбал термерүүдийг талбайдаа илэрсэн шавжруудын хөнөөлтийн эсхийг зөв таньж тогтоосны дараагаар тэмцэх аргын чадвар гаргах дадал сургах явдал байдаг. Энэ дадал гэдэг бол дахин хийж байгаа үйл ажиллагааны нийлбэр зохицыг л болно дадал гэж хэлдэг. За тэгэхээр ургамал хамгаалах цогц арга гэдэг одоо энэ схемийн хүрээнд бол хамгийн эхлээд бид нэр зарчмаар бол ажиллах хэрэгтэй байдаг. Нэгдүгээр зарчимд бол хамгийн гол нь урьдчилан сэргийлэх, хамгаалах тухайн одоо хийсэн үйл ажиллагаа урьдчилан сэргийлж хамгаалах хэрэгтэй. За тэгээд эхний хойдлын 2 дугаар эгнээний эхний юунд болохоор урьдчилан сэргийлэх стратеги тактикийн хослолууд гэж нэрлэж байгаа. Тэгэхээр ямар зүйлээр тухайн таримд зориулагдсан тактикуудыг бид нэр хэрэгжилж хамгаалж болох вэ? За энэ эдгээр зүйл тактикуудыг хэрэглэнэ гэдэг нь гаднаас таны тариалсан талбайд гаднаас ямар нэгэн хортон шавж орж таны хийсэн бүтээгдэхүүнийг ургацыг алдагдуулахгүй бол та ямар арга хэрэгжиж болох вэ гэдэг энэ зарчим бол их чухал. За тэгээд тэрний дараагаар та өөрөө дүн шинжилгээ хийх хэрэгтэй. Дүн шинжилгээ хийнэ гэдэг нь одоо энэ ажиглалт судалгаа хийсний үндсэндээ урьдчилсан цаг уурын мэдээ буюу урьдчилсан одоо энэ үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдийг сонсснороо талбай дээр гарсан өвчин хортныг зөв уншсанороо яадаг вэхээр та дүн шинжилгээ хийж эргцүүлэлт боддог. За тэгээд энийг яадаг вэхээр та өөрөө хэрвээ шийдвэр гаргаж чадахгүй байгаа тохиолдолд мэрэгжлийн хяналтын алба, агрономч, тухайн мэрэгжлийн одоо судалгаа хийсэн одоо эзэмшилгээний ажилтан байгууллагууд руу хандаж тухайн одоо үйл таримл дээр гарсан шинж тэмдгүүдийн илэрхийллүүдийг хэлнэ. Тэгснээрээ тэр тухайн мэрэгчлэнгүүд танд яах вэ гэхээр босгын төвшин тухайн хотон шавж тархсан байна уу үгүй байна уу гэдгийг тогтооно. Тэгээд тэр олон шалгуурыг ашиглаж тогтоодог. Олон шалгуур ашиглана гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэр хэмжээтэй байна уу, ямар нөөцтэй байна уу гэдэг эдийн засгийн босгыг хийгээд авсан байгаа тохиолдолд ямар байх вэ? Хэвийн байгаа тохиолдолд ямар байх вэ гэдэг. Хэрвээ 3 шийдвэрийн хүрээнд хэрвээ та асуудлаа зохицуулж чадах юм бол хөндлөнгийн оролцоо танд гаднаас мэдээлэл авах ямар нэгэн шаардлага байхгүй. Дотоод асуудлаа шийдэж урьдчилан сэргийлтийн арга хэмжээг авч болно гэсэн. За хоёрдугаар одоо тэр 6-аас доошоо байгаа зүйл нь хөндлөнгийн оролцоо шаардлагатай зүйлүүд нь юу ордог юм гэхээр хөндлөнгийн оролцоо гэдэгт маань тухайн ургамлаар гарсан гэмтүүдийн илэрсэн хэмжээ, ямар хэмжээний аргуудыг тухайн талбайдаар одоо хэрэгжилж болох вэ? За бичсүүдийн хэрэглээ багассан бүтээгдэхүүнийг бол нэлээдгүй хэрэглэх хэрэгтэй. За хамгийн гол нь хэрэгжилж байгаа бүтээгдэхүүн чинь хөндлөнгийн оролцоо шаардлагатай гэдэг нь тухайн одоо талбайд ямар нэгэн пестицидийг л хэрэглэх зүйл гэсэн үг л дээ. Тэгэхээр биологийн гаралтай зүйлийг юуг нь хэрэглэж болох вэ? Химийн хэрвээ зүйлийг хэрэглэх тохиолдол бол ямар зүйл аргын пестицид ямар пестицид байх вэ гэгчлэн. За 8 дугаар зарчим бол хэрэгжсэний дараагаар тухайн талбайд үнэлгээ мониторинг хийгддэг. За бүх зүйлийн явцыг үнэлэх ёстой. За хэрвээ эдгээр зүйлүүдийг одоо хэрэгжүүлж бий болж байгаа тохиолдолд шинэ зүйл гарлаа гэж бодоход аливаа тэр тухайн зүйлд шинэ стандартыг гаргаж баталгаажуулах, шинэ стандартыг бий болгох гэх мэтийн зарчмуудыг бол нэг ясандаа тухайн фермер бол мэдж байх ёстой гэж ойлгоно. За таримлыг тогтмол хянах гэдэг нь цаг уурыг. Энэ бол таримлыг тогтмол хянахад үзүүлдэг гол 3 хүчин зүйлүүд тэр цаг уурын тогтмол хянах, шавжийн тоо толгой хянах, фермерүүд сонгосон таримлын талаар мэдлэг хоригдлуулах гэдэг. Энэ 3 гол цогц зүйлүүдийн дотор уйлдах ёстой гол зүйлүүд маань жишээлбэл цаг уурын тогтмол хянах гэдэг нь хөрс ус, хог ургамал, температур, нарны гэрэл, чи гэдэг энэ ургамал ургахад шаардлагатай байх бүх төрлийн зүйлүүдийг бол хамруулсан байна. За тэгэхээр цаг уурыг хянана гэдэг нь одоо сүүлийн жилүүд манай Монгол оронд дулааны нийлбэр өдрийн цагтаа их мөртлөө шөнийн цагтаа бага байгаа нь ургамал ургах таатай орчин бас бүрдүүлж хараахан чадахгүй байгаа. Үүнээс болоод нэгсэндээ үргэлжлсэн ган боломжлогдгүй үүсэх юм боломж бол бүрдээд байгаа. Тэгэхээр их хуурийн орчинд ургамал ургуулахад бас урьдчилан сэргийлэх цогцоогыг хэрэглэх ямар боломж байдаг вэ гэдгийг бас бид бодох ёстой. За тэр хоёрдугаар нь шавжийн тоо толгой хянах гэдэг. Байгалийн байснууд фермерүүдийн найз болдог гэдэг. Одоо жишээлбэл олон улсын өгүүллүүдийг ингээ харж байхад бол
байгалийн дайсан гэдэг байгаа таны тэр шавж чинь фермерүүдэд найз болно гэдэг нь юу гэсүгээр таны найз туслагч байж магадгүй. Яагаад тэгэхээр таны одоо ургамалдаар гарсан ачиг бүүсийг тэр дайсан гэж бодоод байгаа нь шавж маань өөрөө идэж устгах үгүй болгох ийм бас тал байдаг. За энийг бол судалж ямар шавж нь одоо ямар зүйлийг одоо иддэм бэ гэсэн судалгааны ажлууд манайд бол зөндөл байдаг. За ийм зүйлүүдээр шавж болгон бол бас усгаж болохгүй нахна. За өвчнийг төсвөрлж гаргах тийм антигонис шин чанартай ургамлуудыг дасан зохицох шин чанартай өвчин төсвөртэй ган төсвөртэй ургамлуудыг бол тариалахаар бол сонголтоо хийх хэрэгтэй. Нэгсэндээ сорс зуртлан дээр анхаарна гэсэн. За өрсөлдөгч микробууд гэдэг нь шавжийн тоол толгой хянжих явцад тэрийг бууруулахад өрсөлдөж янз янзын микробууд бас гарч ирдэг. За дараагийн дугаарт нь болохоор сэр нуруудан ашигтай шавжид тооцогдох тал байдаг гэдэг. За зарим сүүлийн үед бол ашигтай шавжид бол сэр нуруутаны одоо зүйлийн шавжуудыг бол ашигтай гэж бас оруулж ирж байгаа. За фермерүүдэд сонгосон таримжийн талаар мэдлэг хөрвүүлэх гэдэг нь ер нь бол фермерүүд бол тухайн таримлыг ургамлын бүтэц ботаник биологи аж ахуйн шин чанаруудыг судалж мэддэг байх ёстой. Аль аль талаас нь асуухад бол тухайн ургамлын шин чанаруудыг мэдж явах ёстой. За ургамлын физиологийн өөрчлөлт үйл ажиллагааг хянах гэдэг нь ургамлын физиологийн үйл ажиллагаа бол хүний нүдэнд үзэгдэхгүй дотоод үйл ажиллагааны мөн чанаруудыг хянагддаг. Тэгэхээр дотоод үйл ажиллагааг хямарснаас болоод ургамлын одоо гадаад хэв шинжинд нь деформаслагдах буюу гажиг үүсэх, янз бүрийн толб үүсэх, навч цайх, хуйлрах, шарлах, навч унах гэх мэтлэг үзэгдлүүд нь бол дотоод хүчин зүйлийн өөрчлөлтөөс хамаарч байгаа энэ зүйл. За тэгээ ер нь фермерүүдээ бол мэдлэг мэргэжлээ дэвшлэх, ном сурах, бичих унших, ам дамжсан мэдээллээс аль болох зайлсхийж нэгнээсээ нөгөө мэдээллийг авч дамжуулж одоо хэрэгжүүлэхгүй байх. За тэгээ талбайн түүхийг судлах, тухайн өмнө байсан одоо хэрэгжүүлж байгаа талбайн түүх ямар байгаа гэдгийг судлах, түүхийн дэвтрийг хөтлөх, мөрдлөг болгох нь бол таримлыг хянахад хамгийн чухал үр дүнтэй зүйл юм аа. За энэ бол байгалийн дайснуудыг хамгаалж үлдэх гэсэн хэсэг байна. За тэгэхээр шавжуудыг ихэнх тохиолдолд хор хөнөөлтэй гэж ойлгодог. Ямар ч шавж тоо хэмжээний хувьд хит их очирч хөнөөл учруулах түвшинд хүрээгүй бол хор хөнөөл учруулагч байдаггүй. За тиймээс гадна паразит болон махчин шавжуудын таримлыг сүйтгэж хортон шавж, өвчнөд шавжуудыг идэж тоо хэмжээг нь хянаж байдаг учраас байгальтай ашигтай гэж хүлээн зөвшөөрөгддөг. За байгалийн дайснууд нь фермерүүдийн найз байх бөгөөд талбайд ч тэд байгалийнхаа жамаарт байж л байдаг гэж үздэг. За тэгэхээр та бүхэнд өмнө ярьсан жишээлбэл ангуучин шавж дотор шүрт цох, шаргал нудан, серпит ялаа гэдэг эдгээр бол яадаг вөхөр навчин дээр байгаа навч буюу ургамлын эргэтэн дээр байгаа шавжуудыг бол иддэг махан эдшдэг. За энэ шимэгч шавж гэдэг нь болохоор трихограмма шимэгч дахин ялаа шонгор зүгийн эдгээр бол бүгд ангуучин шавжнууд, ангуучин буюу шимэгч шавжнууд эдгээр нь бол ургамлыг махчин тийм учраас одоо биологийнхаа төрөл зүйлээр нэгсэнд ангуучлан ургамал дээр ямар нэгэн амьтныг олж иддэг ийм шавж байгаа. За тэгэхээр үндсэн зарчим ба ойлголтууд гэдэг нь ургамал хамгааллын зохицох нь хайрцагчлагын технологи юусэн биш. Хайрцагчлагын технологи биш гэдгийг түрүүнд дурдсан. За фермерүүдийн гаргаж авсан өөрсдийн технологи, өөрсдийнх нь туршлагаар гаргаж олж авсан туршлагыг бол нийтэд ургамал хамгааллын зохицлбор арга гэдэг. За талбайн нөхцөл хамгийн сайн судлагдаж хэрэгжүүлэх мөн мэтгэлцэх боломжтой. Ер нь альва сурвалт бол талбайн сурвалт байх юм бол хамгийн их чухал. Талбай дээр янз янзын өөрчлөлтүүд, хэв загварууд, янз янзын одоо үйл ойлголцлууд байдгийг талбай дээр очиж сургалт хийж зохион байгуулж өөрсдийн туршлагыг нь бусдад яриулах замаар үйл ажиллагааг сайжруулах бол хамгийн сайн сургалт гэж миний хувьд бол үздэг. Ургамал хамгааллын зохицлбор аргын сургалт нь бол таримлын үе шат бүрт зайлшгүй явуулах шаардлагатай. Таримлын үе шат гэдэг нь бол олон нас ургамал дээр хөлсийн ногооны таримлууд дээр бүгд хөгжлийн үе шатууд нь өөр байдаг. Тэгэхээр хөгжлийн үе шат болгонд явуулна гэдэг нь маань
тухайн ургамал хөгжлийнхөө үе шат болгонд өөрийн биологи буюу ботаникийн шинж чанартай байдаг. За сургалтын хамгийн сонирхолтой үр дүнд хүрэхийн тулд фермерүүдийг сургалтанд идэвхтэй оролцуулах, мэтгэлцүүлэх, сургалтын хугацаанд туршлагаа солилцуулах боломжуудыг олгоно гэдэг бол хамгийн чухал гэж ойлгодог. Тэгэхээр энэ аливаа туршлагууд сайн туршлага болвол ямар ч одоо танхимын сургалтанд хичнээн мундаг зааснаас илүү талбай дээр сургалт хийх нь бол хамгийн чухал. Нэг үзснээс мянган удаа сонссоноос нэг удаа үз гэдэг бол хамгийн чухал гэдэг бас хэлбэрийг бас ер нь энэ сургалтанд ургамал хамгаалалтын зөвлөлтөөр арга хэрэгжүүлэхэд талбай олон юм фермерүүдийг сурах сургалтын одоо туршлагаас харж явлаа. За шийдвэр гаргахад хүрээлэн буй орчин, сорт, хөнөөлт организм зэргийн тухайн орон нутгийн болон уугуул нутгийн мэдлэг олох үүргийг гүйцэтгэх ёстой гэж байна. За тэгэхээр тухайн одоо сортыг тариалахын тулд, тухайн тэрмдийг тариалахын тулд тухайн орон нутгийн бүс нутгийн цаг уурын онцлог тохируулсан, экологийн түвшинд тохируулсан ийм зүйл байх ёстой. За сурагч нь зөвхөн хичээл заагаад байх биш, харин суралцах үйл явцыг чиглүүлэх ёстой. Тэгэхээр за та бүхэн зурган дээр харж байгаа энэ Увсан аймагт болсон сургалт байгаа. Талбайн сургалт чацрагны ялаа маш их тархсан талбай дээр бид нар хавар очоод хөрснөөс нь чацрагны ялааны хүүхэлтэй авалдааг бүр эндээс хайж олж авсан. Тэгээд лабораторид авчирсан. Мэргэжлийн ургамал хамгааллын лабораторид хөшөөлүүлж ирсэн ийм одоо дүр зураг талбайн сургалт бол хавар надлын 4 сард явжсэн ийм сургалт байгаа. За фермерүүдийн чиглэл сургалтын агуулга ямар байх ёстой гэхээр нөгөө хөгжлийн физиологи, за эрүүл таримл ургамал, ашигтай уруутс авах, агрономийн аргууд, хөнөөлт организмын менежмент дэх сортын нөлөө, за хортон шавж өвчин хог ургамал ба хор хөнөөлийн нөлөөг судлах, за талбайн ажиглал судалгааны ур чадвар, пестицидийн тухай, түүнд байгаль орчинд эрүүл мэндийн пестицидийг хэрэглэх үеийн асуудлыг хамруулна. За биоинженерчлэл гэдэг зүйл бол талбайн сургалтанд хамгийн их чухал байдаг. За борлуулалтын сүлжээ тухайн одоо тариалж авсан бүтээгдэхүүнийг хэрхэн яаж борлуулах вэ? Хураалтын дараах арга арчилгаа ямар байдаг юм бэ? Хэрхэн яаж одоо худалдан авагчд нийлүүлэх вэ гэдэг асуудал их чухал. За эдийн засгийн менежментийн ур чадвар их чухал. Ямар таримлыг тарснараа эдийн засгийн эрэлт хэрэгцээ хамгийн чухал байх ёстой вэ? За орон нутгийн чадхыг бэхжүүлэх гэдэг зүйлүүд нь фермерүүдийн чиглэлд сургалт байшгүй байх ёстой гэж үздэг. За энэ маань болохоор хортон устгах, байгаль орчныг хамгаалахад гол нөлөөлөх зүйлүүд нь энэ болохоор хяналт, тодорхойлох, шалгах, хамгаалах, ажилт хайлт, үзлэх юм гэдэг нь болохоор тухайн одоо хортонгуудыг, хөнөөлт организмуудыг илрүүлэхэд эдгээр зүйлүүдээр илэрхийлдэг. За ургамал хамгааллын зохистой дадлал гэдэг маань өөрөө хөрс боловсруулахаас тухайн ургамлыг хурааж авах хүртэлх үйл ажиллагаа бүгд хамрагддаг. За тэгэхээр хөрс боловсруулах, тариалтын хугацааг зохицуулах, за тухайн одоо цаг агаарын эрсдэлс үзэгдлээс зохицуулж тарилтын хугацааг 5-аас 10 хоногор наашаа цаашаа зохицуулж бол тарилтыг хийж болдог. За цаг агаарын мэдээг байнга сонсох, боловсруулах, хэдийд ямар үйл ажиллагаа хийх үү гэдгийг бол фермерүүд бол мэдчих ёстой. За эдгээрт хамгийн их гол үүрэг орол гол зүйл нь юу гэхээр тэсвэртэй сорт ариутгсан үрийг хэрэглэх, таримлын сэлгээ, холимог тариалангийн технологиг хэрэглэдэг. Хөрсний үржил шим, усны менежмент, хог хаягдал гэдэг бол хамгийн чухал. Хөрсний үржил шимийг алдагдуулахгүйгээр цэвэр усны их үүсвэрээс усыг услага хийх, за хог хаягдлыг байн хянаж талбайгаас зайлуулах. За ингээд дараагийн арга бол тэнцэг аргыг зөв сонгох гэдэг нь болохоор хэрвээ хортон буюу хөнөөлт организм илэрх юм бол зөв аргыг сонгох гэдэг нь бол задлан мэдлэрэг. За хөнөөлт организмын гаралтай тархалтыг бууруулахад ургамал хамгаалах үндсэн аргууд чухал үүрэг гүйцэтгэдэг гэдэг. За таримлын урах үеийн хяналтын үед за доороос нь дээшээ явна. За 20 цэргийн арга байна. Аливаа зүйлийг гаднаас орохын тулд 20 цэр хийх. За эхлээд физик механикийн аргаар үзнэ. Халуун хүйтний температурын нөлөө, айсуул гар ажиллагаа, механик ажиллагааны нөлөө. За биологийн аргуудыг хэрэглэдэг, аргуучлах юм уу, айсуул өрхтдөг ургамлыг тариалах юм уу. За агро технологийн арга гэдэг нь сэрүүлэх үү, эсвэл хэдийд яаж ургамлыг ариутгах тарих вэ гэдэг нь бол агро технологийн аргад ордог. За хэдий үед туслахаа хийх үү гэдэг нь бас агро технологийн арга байдаг. Хамгийн сүүлд нь хөдөө аж ахуйн цогцлбор аргын гол зүйл нь болохоор химийн арга.
Химийн хамгийн гол нь химийн арга гэдэг нь маань өөрөө химийн бичсүүдийг хэрэглээ. Энэ дотроо болохоор Монгол улсад хүлээн зөвшөөрсөн 131 бодисын процесс гэмтэл учруулахаар тухайн ургамлын генийн санг буюу тухайн ургамлыг гэмтээхгүйгээр хийх аргыг бол нийтэд нэгдсэн аргын менежмент ажиллаж байгаа. За хөнөөлт организм дээр хэрвээ ямарваа нэг зүйлүүд дээр өвчин байгаа тохиолдолд яаж хайх вэ? Хайлтыг хэрхэн яаж хийх вэ гэдэг зүйл байна. За ихэвчлэн дандаа хөнөөлт организмуудын өндөг авгалдаанууд нь навчныхаа доод хэсэгт байрладаг. Судлуудыг дагсан маягаар зөөлөн гэдгээр бол байрладаг. За хайлт хийх гэж юу хэлж байгаа гэхээр нэгсэндээ тухайн тархимл дээр өвчин байна уугүй юу гэдгийг шинж тэмдгээр нийлүүлэх хайлт гэж нэрлэж байгаа. За хайлт хийх багц хэрэгсэл багц материалд нь юу гэдэг гэхээр томруулагч хил байж болдог. За энэ томруулагч хилийн тусламжтайгаар хүний нүдэнд үд үзэгдэх жижиг бөөснүүдийг бол илрүүлдэг. За хэрхэн хайлт хийх вэ гэдэг. Дандаа новшны доод хэсгүүдээр хайлт хийх юм бол өндөг авгалдаа бол харагдана. За хөнөөлт организмын хайлт хяналт хийх гэдэг нь ургамалд хайлт хийх зорилго юу юм гэхээр тухайн өвчлөл гарсан тохиолдолд шийдвэр гаргаад үр дүнгийн шинжилгээ хийн. Хайлтыг хэн хийх ёстой гэхээр тухайн тариаланчид тухайн талбайд ажиллаж байгаа ногоочд буюу фермерийн эзэд фермерчд хийн. За мэргэжлийн судлаачд бас хийн. Мэргэжлэн тухайн хэрвээ хэд ихсэн буюу улсчдын тохиолдолд өөрсдөө тэрийг таньж мэдэхгүй байгаа тохиолдолд мэргэжлэн өөрч авчирч ажилуулах чиглэлээр бол хайлтыг бол хийж байна. За хайлт гэж юу юм гэхээр тармил дээр хөнөөлт организм байгаа эсхийг шалгалт буюу үзлэг хийхийг хайлт гэж нэрдэг. За хайлт нь бол ургамал дээр шавжин дотроо болохоор шавж чинь өөрөө хөгжлийн үе шатуудаараа өндөгнөөс авгалдаас хүрэнцрээс их бий үүссэн гэж байдаг. За байгаа эсхийг тогтмол шалгаж явах хэрэгтэй. За эдгээр зүйлүүд хөгжлийн үе шатаараа янз янзын хуурсан байдлаар байх юм бол түрнийхтэй шалгана. За таримлын навч болон бусад эрхтэнгүүдэд өөрчлөлт гарч байгаа эсхийг шалгадаг. Ерөнхийдөө эдгээр зүйлүүд нь шавжнууд нь ургамлын эдийг эрхтэнг гэмтээдэг. Тэгээд ургамлын эд эрхтэнгээр дамжаад өнгөн хэлбэр нь янз бүрийн толбог гэмтлүүд бол илэрсэн байна. За хайлт хийх багц хэрэгсэл нь ямар ах юм? Талбайн түүхийн дэвтэр зайлшгүй хөтөлсөн байх ёстой. За талбайн түүхийн дэвтэр бол хэдийд янз шавж нисэж гарсан, хэдийд нисэж эхэлсэн, нислэлтийн хичнээн хувьтай байрны талбай дээр гэх маягаар хийж болдог. Тухайн талбайд хайлт хийхин тулд ямар шавж голдуу байна уу гэж өнгийн цаасыг, шар цаасыг бол талбайд байрлуулж болно. Тухайн шавжаа ямар шавж нисэж байгааг харах юм бол хамгийн хялбар механик арга шар цаас наах. За томруулах шилжээ тусламжтайгаар үйлжүүлнэ. Шавж цуглуулах тагтаа сав байна. Тухайн шавжаа тусгай мэргэжлийн лаборатори хүрээлэндээ явуулахад бол тагтаа сав байх ёстой. Зөөлөн авахдахгүй зүйлүүдийг соролын аргаар авч болдог. Шавж ярих янз бүрийн орхинууд байдаг. Наадуулагч урах. Энэ болохоор та бүхний дээр зургандаа харагдаж байгаа шар цаас бас цэнгэр өнгийн цаас байдаг. Өнгийн цааснууд дээр шавжууд их наалддаг. Тэр цаас нь болохоор цавны тусламжтайгаар очно. За энэ талбайн түүхийн дэвтрийг бол хөтлөх бол маш их чухал. Хамгийн гол нь хаана хэдийд юу хийсэн бэ гэдгийг ингэж хөтлөж дистралта явах нь бол таны үйл ажиллагааг хөнгөвчлөх шийдвэр гаргахад шийдвэрийг бий болгоход маш их чухал зүйлээ. За бүртгэлийг хөтлсөн байгаа талбай нэгтний баг гэсэн тэмдэглэлийн капитал харуулж байна. За хайлт хийх хугацаа хизээ хийдэг юм гэхээр хайлтыг тармил эхлэхээс хураалт дуус хүртэлх хугацаанд хийдэг. За хотондоо тэмцэх анхны алхам болдог хайлт нь байна. За мөн анхны бодис судалгаа болдог. Хайлт хийж байна гэсэн нь та судалгаа хийж байна л гэсэн. Хортны тухайн үнэн зөв мэдлэгийг олж авдаг. Хизээ хэдийд яг үсэж ихсэн хизээ тагцсан нэмэгдсэн. За хортны хөнөөлийг багасгахад бас их чухал нөлөөлөлийг үзүүлдэг. За тухайн үеийн болон наривчлсан мэдлэгээр хангадаг гэсэн эдгээр зүйлүүдийг хайлт хийх боломжийг бол бүрдүүлж байна гэсэн. За тариалангийн талбайд хайлт хэрхэн хийх ёстой вэ гэхээр
эдгээр маршрутын дагуу энэ хэлбэрийн маршрутаар, ийм хэлбэрийн маршрутаар дигнал байдлаар хоёр талаасаа дигнал байдлаар одоо талбайд үуч хортны илрүүлтийг хийх юм бол ийм байдлаар бол бас хийж болох нэ. За тариалгын талбай дээж авах аргачлал, тариалгын талбай захаас нь дутагч диагонал байдлаар явж үзлэг хайлтыг хийж тэмдэглэх хөтөлбөрөө хэдийд ямар шинж тэмдэгтэй шавьжууд байсан бэ гэдгийг харуулдаг. За шавьж гэдэг зүйл маань өөрөө та бүхэн бол ерөнхийдөө мэдэх байх. Дэлхийн нийт амьд организмын 3.2%-ийг шавьжийн ангийн амьтад эзэлдэг бөгөөд дэлхийд даяар 50 багийн 1.2 сая зүйлийн шавьж тэмдэглэдэг байгаа бол Монгол улсад 28 багийн 14 мянган зүйл шавьжийг тэмдэглэж байгаа юм байна. За тэгээд шавьжийг ургамалд учруулдаг гэмтлийн хэлбэрээр амны эрхтнийхний хэлбэрээр ангилдаг. Мэрх амны эрхтэнтэй шавьжид идэгцэн ургамлын эрхтэн ямар нэгэн механик гэмтэлд орж бүрэн бүтэн байдлыг аль нэг хэмжээгээр алдах юм уу ямар нэгэн эрхтэн орс урггүй алах болсон байдаг. За тэгэхээр жишээлбэл мэрэгч амны эрхтэнтэй гэдэг нь мэрж идэх гэсэн үг. За замбраагүй идэгддэг. Та бүхэн зурган дээр харж байгаа замбраагүй энэ тэнд цоолсон маягаар хэрх маягаар за нүхлэн цоож идэх ямар нэгэн хэлбэр дурс гаргаж идэх за өнгө алдагдуулах хөндийлэн идэх гэсэн ийм хэлбэрүүд мэрх амны эрхтэнтэй шавьжвал иддэг юм байна. За хатган сорох амны эрхтэнтэй шавьжийн одоо ингээл бясаа бүүс зарим зүйлийн цорох цагаан далавчтан бол хамаардаг юм байна. За ургамлын шүүс сорно, ургамлын гадна хэсэгт ямар нэгэн гэмтэл учруулна, хэрв жимс шүүс мэдээж жимсний шүүсийг сорж байгаа учраас жимсийн өнгө алдагдана, навч цайвар шаргал гор өнгөтэй болох жишээтэй мөн вирусын өвчин тухайн одоо сорж байгаа нөхөрөнд дамжин халдах юм шин чанартай. За дараагийн нэг одоо амны эрхтэнтэй шавьж маань болохоор хатган сорох амны эрхтэнтэй шавьж идэгцэн ургамлын эрхтнээс гадна за механик гэмтэлд ороогүй түүний бүрэн бүтэн байдал бараг алдагдаагүй байдаг. Шавьжууд ургамлын эсийн шүүсээр хооллон янз бүрийн гэмтэл учруулдаг. Нэгсэндээ цоолоод эс дотор байгаа шүүсийг сордог. Гаднаас нь харахад ямар нэгэн гэмтэл учруулаагүй боловч шүүсийн сорцсон яваандаа энэ навч бол ахтаж унаж үхэх өнгө алдах ургац буурах ийм шалтгаанууд болдог. Энэгээр дамжаад янз янзын системийн өвчнүүд бол бий болдог. Өнгө алдагдана, навч нь деформацид орно гэдэг нь навчны хэлбэр алдагдана. Ур үүснэ янз янзын эндээс шүүсийн сорцсон учраас урнууд их үүсдэг. За эхний лекцийн бол дуслаа. Тэгээ та бүхний анхаарал тавьсанд баярлалаа.